Тэр нь иргэний одоо мөнгөөр хувийн дансанд байгаа гүйлгээ өөрөө нууц. Одоо иргэний нууц, баг санхүүгийн байгууллагын нууц. Тэр утгаараа сэтгэжтэй бүхий гүйлгээг бол олон нийтэд биелүүлэхэд зарлдгүй. Санхүүгийн мэдээллийн албанд энэ мэдээлэл хянагдаад тэгэхээр одоо гэмт хэргийн шинжтэй асуудал байх юм бол хууль хяналтын байгууллагуудад шилжүүлж шалгадаг. За эрчимтэй хяналтанд ямар гүйлгээнүүдийг байгуулах одоо байнга хэмжих ёстой вэ гэдэг асуудлыг үсэний хуулиар наривчилж нэр завж оруулж байгаа. За энэ дотор бол улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс хийгдэж байгаа гүйлгээг бол байнгын эрчимтэй хяналтанд байлгана гэдэг асуудлыг оруулж. Нөлөө бүхий гэхээр яг энэ бодлого нь ямар вэ? За энд бол төрийн өндөр албан шалтнуудаас гадна төрийн өндөр албан шалтнууд гэдэг бол одоо улсын их хууль, засгийн газрын гишүүн, улсын их хурлаас томилогддог байгууллагын удирдлага. За засгийн газрын түвшинд бол сайд, дэд сайд, төрийн нэрийн бичгийн дарга, агентлагийн дарга, засаг дарга, иргэдийн хурлын дарга нар. За мөн тэдэнтэй ойрын хамгаалах этгээдүүдийн гүйлгээг байнга хэлтэн болгох гэсэн. Хамаахан нүүдийн тендер авсан ажлын байгууллагын төлөөлөл юм уу? Энэ хувийн аж ахуйн нэгжүүд бол орохгүй. Хувийн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээ өнөхөр сэжигтэй байна гэж үзвэл тэгээд энэ гүйлгээ хянах шаардлагатай гэж тухайн гүйлгээг одоо хийж байгаа баг санхүүгийн байгууллага үзвэл юм. За үүнээс гадна энэ хуулийн гол онцлог бол зөвхөн урьдчилан санхүүгийн мэдээллийн албанд банк бус санхүүгийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн хяндаг гэсэн бол үүнийг өргөтгөж альва ийм одоо хуралдаа болон арилжааны шинжтэй гүйлгээнд оролцож байгаа хууч нотариусч за мөн одоо алт үнэт эдлэл худалдаа авч байгаа үүнийг одоо гаргаж байгаа ийм одоо этгээдүүдийг санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй болгож хяналтанд оруулж байгаа. Банк санхүүгийн байгууллагууд нь өөрсдөө юу гэдэг офшор бизнес хөрөнгө татдаг гэдэг чинь үүсвэрээс санхүүгээр авч авах бол хэмжээ байгуулалт өөрсдийнхөө бүлгийг надад үүсгэж байгаа. Үнэхээр зүгээс нь яг энэ банк санхүүгийн байгууллагууд үнэхээр офшор бизнес хөрөнгө татж байна уу? Тухайн мөнгөнийх нь үүсвэр нь яг зөвхөн мөнгө байна уу үгүй юу? Би сая хэлсэнчлэн хүний болон аж ахуй хуулийн этгээдийн одоо гүйлгээг хяналт тавих гэдэг бол одоо маш тодорхой этгээдийн хүрээнд ирэхгүй бол энийг хэд өргөжүүлвэл Монголын одоо банк санхүүгийн байгууллагууд хэн ч итгэж мөнгө хадгалахгүй шүү дээ. Өөрийнх нь гүйлгээ болгоныг одоо энэ дуртай татварын юм уу зүгээр нэг байцаагч, нэг мэргэжлийн хяналтын байцаагч үздэг хяндаг ийм байдлаар хэд хатааруулбал өөрөө энэ Монголын банк санхүүгийн систем чи өөрөө ихтгэлцэл нь өөрөө үгүй болно. Тийм учраас энийг мэргэжсэн тусгай банк санхүү хуулийн хяналтын ийм санхүүгийн мэдээллийн алба бол өөр этгээдэнд оролцохгүй.